Эрхэм хүндэт та бүгдээ энэ өдрийн мэндийг L'Oro Blu Mongolia-гийн хамт олонны өмнөөс өргөн дэвшүүлье. L'Oro Blu брэнд Монгол улсад үүсч хөгжсөний 10 жилийн ойн босгон дээрээ бид загварын юм сайхан алтан ордноо нээсэн байгаа. Ингээд та бүгдээ L'Oro Blu Mongolia-гийн бутикээр алтан ордноороо нэг жижигхэн тойрон аялал хийхийг бол би хүссэн. Ор хайл үүднээсээ гэдэг одоо бид бүхэн одоо энэ висбул үүдээ ном ногоон онгийн шал, ногоон онгийн юм эмералдан ханаар бол одоо хийсэн байгаа. Энэ маань одоо орж ирж байгаа хүмүүст аягүй сайхан тайвшрал, тэм гэрэл гэгээг засруулах зорилготой мөн бас Swarovski шигтгийг ийм олон өнгийн эмералд, руби гэд эрдэнэсийн олон орсон юм гэрлэр бас чимгэлж өгсөн байгаамаа. За энд маань Versace брендийн ганцхан чулуун комодыг бол одоо тавьсан. Энэ орчныг бас их тав тухтай тансаг одоо байлгаж байгаа хаа гэж бол би бодож байгаа. За энэ хаалгыг бол зориудаар одоо бид нар ингэж алтадаж ингэж гагнаж бол хийсэн байгаа. Ингээд та бүгддээ алтан ордныхоо одоо дэлгүүрт өрхийг бол төсөж байна. За манай энэ алтан ордны маань 1-2 давхраас бол бүрдэж байгаа. Нэг давхартаа бол ерөнхийдөө L'Oro Blu брендийн гутлуудыг бол тавьсан байна. 2 давхартаа бол лакшери брэндүүдийн хувцсыг бол тавьсан байгаа. За энийг яаж бүтсэн бэ гэхээр тансаг одоо талаас нь илүүтэй анхаарахыг хүссэн. Одоо энэ шал бол тансаг чулуун шал байгаа. Энэ баган маань бол одоо чулуун баган. Энийг одоо суулгахын тулд метр 80-ийн хэмжээтэй одоо газрын гүнлөө ухчээж, цутгачээж бол хийсэн. 2 давхраа бол бас бүгд нь бол цутгаж бол хийсэн байгаа. За та бүхэн харж байгаа энэ хан дээрх гоёл чимэглэл. Энийг бол бас их гоёмсог хийсэн байгааз яаж одоо утсыг хийсэн бэ гэдэг шиг маструудын манд бас их нууц. Энэ нь бол надад бол маш их таалагдсан. Ерөнхийдөө энэ орчинд болохоор 8 багантай 8 баган дээр бүгддний юм гоё хос одоо цэнхэр өнгийн ордны одоо классик загварын гэрлийг одоо зоож өгснөөр бол заалан дундор явж байгаа хүмүүст бас нэг сайхан сэтгэл төрүүлэх болов гэсэн үднээс бол би бас энийг бодолцож бол хийсэн байгаа. За хамгийн гол нь миний сонирхож хүсэжсэн юм бол одоо яа харахгүй энэ шат би L'Oro Blu брэндтэй уулзахад бол яагаад ч юм надтай аягүй гой шатнууд тааралддаг. Би энэ шатыг ерөөсөө амьдралдаа бол аягүй их ач холбогдол өгдөг юм шүү бэлээ. Тэгээ шатыг бол нэхэд бол дэлгэмэл шатыг бол хий гэж бол бодсон байгаа. Энэ шат бүгдийн одоо энэ бол гагнаасуудыг бол одоо ширхэг бүртлэн гагнж бол хийсэн. Алтадмал ер нь бол хэрэглэгчд маань орж ирэхэд тав тухтай орчин ордонд орж ирж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлэх гэж L'Oro Blu Mongolia-гийн хамт олон бид бол энэ ордныг бол бий болгосон байж байгаа. За энэ дээшээ шатууд ингээд өксөд гарахад бүжгэлж байгаа хүмүүсийн зураг, классик зураг бол байж байна. Би нэг классик зурагт бас их учир утга бол өгч байгаа. Хүн бүхэн шопинг хийгээд гарахтаа дандаа инээд баяр хөөрөөр бол гардаг учраас энийг бас бодолцож өлзөж аргал зураачд захиалж хэлүүлсэн зураг байгаа. Яг бол Европын брэндүүдийг одоо бид нэрэнд байршуулж байгаа учраас Европ хосуудыг бүжгэлж байгаа. Төгөлдөр хуур байна. За дээр нь бол люстрэ бол бас оруулж өгсөн байгаа. Шатаа бас оруулж зурулахыг хичээсэн. Энэ зураг маань бол одоо орж ирж байгаа хүн бүгдэд бас их таалагдж байгаа. За энэ дээр бол одоо пантик чулуун юм комодыг бол тавьж өгсөн байгаа. За тэгээд ингээд Versace маань Медузатай энэ сайхан сандлуудаа алтан шар өнгийн дагуулж тавьсан байна. За энэ дэлгүүрээ сэлгэр харагдуулахын тулд ханнуудаа дандаа толиор хийсэн байгаа. Талбайг улам уудам сэлгэр харагдуулах гэж бол зорддог. Энэ брэндүүдэд бас тавьж танилцуулъя гэж бодож байна. Balenciaga, Giacometti, Jimmy Choo, Dolce & Gabbana гэдэг ингээд төрлөөр нь ингээд тавьсан бол байж байгаа. За энэ Versace Итали Милан хотын одоо Versace дэлгүүрээс бол тавилгуудыг бол худалдаж аваад дэлгүүрээ гоёхын тулд одоо ингээд авчираад бол тавьсан байж байгаамаа. Тэгээ Versace-ийн бүтээгдэхүүнийг энэ Versace тавилган дээр ингээд тавьсан бас л тансаг байдлыг бол илэрхийлж байгаа гэж бол би бодож байна. За ингээд манай энэгээр бол лакшери брэндүүд бол байж байна. Reina Kaviva, YSL, сүүлд одоо Fendi орж ирсэн. Одоо энд бол яг энэ юмнуудаа тавьсан. Одоо зураг авалттай гээд фото зургийг нөгөө маркетингтэй зориулаад ингээд юмнуудаа тавьсан байж байна. Fendi орж ирсэн байгаа. Бэсний одоо сүүлийн үед ирсэн шин загварууд нь байна. За энэ 7 хоногийн өмнө бас ирсэн загварууд маань л байж байна. Fendi-гийн загварууд бол одоо хамгийн сүүлийн үеийн
одоо загварыг оруулж ирсэн бол байгаамаа. За ингээд дэше явахад бол одоо хэрэглэгч бүхтэй креслийг бол оруулж ирсэн байгаа. Энэ бол ингээд суухад бол маш гоё тав тухтай. Ингээд хоёулаа хоорондоо ингээд нэгнийхээ найз нөхд ирсэн, гэр бүлээрээ ирсэн ч ингээд нэгнийхээ сонгож байгаа бүтээгдэхүүнүүдийг хараад цай кофе уугаад ингээд сууна гэж бас л сайхан тав тухтай орчин бүрдүүлж эрсдэлгүй худалдаа авалт хийхэд бол маш их нөлөөлдөг гэж би боддог. Би одоо энд бол 2 хувцсны өрөөг бол би болгосон байгаа. Тэс нэгэд ерөнхийдөө ингээд харуулхад ийм том орчинтой хувцсны өрөө би болгосон 2 талдаа. За ингээд хөшгөөр ингээд хаагаад бас тав тухтай орчныг бүрдүүлэх гэж бас хүссэн байгаа. За энэгээр бол Елизавета Франки бүтээгдэхүүнүүд бол байж байна. Эрмяна Ширвина, Лори Блю гэдэг. За ерөнхийдөө ингээд цэлгэр сайхан тав тухтай орчинд хүмүүсийнхээ үйлчлэгийг чанартай эрсдэлгүй хийхэд бол зориулагдсан бидний бол хүч хөдөлмөр болоо шингэсэн ийм сайхан бутик гэдэг юм уу загварын одоо ордон бий болсон байж байгаа. Мөн энэ өөр онцлогтой юм гоё ширээнүүдийг бол бас тавьж өгсөн байгаа. Та хэд хардаа миний хамгийн одоо харах дуртай 3 том люстр гэрлээ оруулаад энэ шатн дээр ингээд зураг авахлахад Монголд биш гадаад байгаа мó гэж хүмүүс хоорондоо ярилцж байна гэж нэлээд хүн хэлж байгаа. За энэ люстрийн онцлогийг би бол хэлье гэж бодож байна. Энэ люстр маань би яг ч бэлгэдлийн талаас бас аливаа зүйлийг бодож хийх дуртай. Энэ ордны одоо тансаг одоо өнгө төрхийг агуулсан мөртлөө бэлгэдлийн тал гэхээр цэнхэр өнгөд бол би дуртай. Яагадгүй цэнхэр өнгө бол эрэгтэй өнгө гэж бол үздэг. Тийм учраас ягаад ч бэлгэдлийн өнгийг гэртеж тэр албан байгууллагатай ч тэр цэнхэр өнгийг бэлгэдлийн одоо хос өнгийг бол бас сонгох их дуртай. Энэ люстр бол одоо үнэхээр миний сэтгэлийг хөдлөгсөн, таалагдсан учраас загварынхаа ордонд одоо энэ 3 том люстрыг бол өгсөн байгаа. Нэг люстрыг хийхэд 2-3 өдөр бол болсон байгаа. Одоо энэ 3 люстрыг ширхэг бүрээр нь хийж, өлгөж тавихад бол 7 хоног зарцуулсан бол байгаа. За ингээд манай брэндүүд маань үргэлжилж байна. Элиса брэнд одоо өлгөгдсөн байна. Эрмяна Ширвина. За энэ гоёлын дайшинцууд Елизавета Франки брендийн маань гоёлын дайшинцнууд бол өлгөгдөж байна. За энэ дайшинцыг бол манай топ одгэрл маань одоо өмсөж ивентэд 10 жилийн ойн баярын шоун дээр гарч ирсэн. Загвар бол энэ гоё цагаан чимэглэлтэй дайшинц байгаамаа. За энэ Алтан ордны маань гэж Алтан ордон гэж би өөрийнхөө хувьд бол нэрлээд байгаа шүү дээ тий. Хүмүүст бол юу гэж яхаа мэдэхгүй. Гэхдээ бол миний хувьд бол Алтан ордон. Яг тэгвэл жишээл гаруй хугацаанд энийг бүтээж босгоход гэр бүлийнхээ хамтгаар би зогсож ажлын ард гарсан учраас ягаад ч надад бол их үн цэнтэй. Тийм учраас би Алтан ордон гэж нэрлэж байгаа. Тийм ч учраас Алтан ордонд хүмүүс орж ирж байгаа юм шиг сэтгэл төрүүлэхийн тулд бүхэл зүйлийг сэтгэлээ шингээж бол хийсэн байгаамаа. Та нар сайн ажиглах юм бол энэ шатны хээг бол яг хос 2 хүн шуунууд хоорондоо үзүүгээр нийлж байгаа юм шиг, хошуугаараа нийлж байгаа юм шиг бас дүр төрхийг бол илэрхийлж байгаа зургаар бол хийсэн байгаа. Дандаа хос ингэж урд урдаасаа гарч байгаа юм шиг. Тэгээ бас л бэлгэдлийн чанарыг бол бодож бол хийсэн байгаа. За энэгээр бол одоо Rene Cavillo брэндүүд бол байж байна. За саяхан Victoria's Secret-ийн шоунд энэ Rene Cavillo-гийн сандалуудаар одоо гойсон энэ жил бүсгүүчүүл маань гарчвал ирж одоо загварын шоугаа үзүүлсэн бол байж байгаа. Энэ бүгдийг бол гарын ажиллагаагаар одоо ойдог ийм үнэт чулуун шигтгээтэй улны ийм гоё цагаан ийм тансаг зэрэглэлийн үнэт Swarovski чулуугаар ингэж бол хийсэн. За ягаад ийм шаагаар ороосын могон оруулахтай юм бэ гэхээр Клеопатра хатны могон оруулахтай бугуучаар санаачилж энэ одоо загварыг гаргаж ирснээр дэлхийд хамгийн алдартай ганган бүсгүүчүүлийн маань өмсөх дуртай брэнд яг харахгүй одоо Rene Cavillo бол болсон байгаамаа. Та бүх энийг хардаа ийм гоё сайхан шигтгээтэй ийм нарийн хийцтэй. За одоо энэ шатны хооронд дэвссэн улаан хевсийг бол бас тусгай захиалгаар одоо бас хийсэн байгаа. Манай Монголд бол сайн чанарын улаан өнгийн хевсд орж бол бас байдгүй юм билэ. Энийг бас нэлээд хугацаа зарж хевсд орж зардаг хүнд захижээж ингэж авчруулсан бол байгаамаа. Манад орж ирэх юм бол улаан хевсэн дээгүүр алхаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийн тулд тавьсан байгаа. Би бол одоо өөрийгөө улаан хевсэн дээр ингээд гоё ивентэд оролцоод ч юм уу ингэж гоё явж гэн гэж бол өөрийгөө би бол төсөөлж байна. Одоо бүгдээрээ эргээд VIP өрөөгөө бол танилцуулахыг бол хүсэж байна. За энэ өрөөгөө бол миний хамгийн бас хайртай, дуртай, сэтгэл шингээж хийсэн өрөө бол байж байгаа. За энд бол ерөөсөө ингээд тав тухтай ингээд орчныг бүрдүүлэхийн тулд энэ гоё Versace арьсан сандал, энэ сайхан ширээ, тэгэл комод байна, гэрэлнүүд байна,
пенс тоглуулагчаа тавьж болно. Ингээд толь молон таач гарсан юм толин юутай, медузагийн юутай юм гоё толин. За хамгийн гол нь та нар обоог нь харж байгаа бах те. Энэ обоо маань бол Versace обоо байгаа. Тэгээд энэ гэрлнийхээ энэ доторх суурьд энэ харагдаж байна уу? Гоё гэрлнийхний дотор талынх нь өнгө зориуд ингэж тавьсан байгаа. Тэгээд хэн нэгэн хүссэн бүгд найз нөхдөөрөө ч юм уу энд орж ирээд гоё вайн уугаад тав тухтай үйлчлүүлэх бас нэгэн боломжийг бол L'Or Bleu Mongolia-гийн хамт олон бид бас хичээж зүтгэж ингэж энэ өрөөг бол гаргасан байгаамаа. За одоо би та бүгдийг бидний сэтгэл шингээж хийсэн кофе шоп байж байгаа. Энэ кофе шопыгаа бол дээрээс одоо худалдан авалт хийгээд жоохон ядарсан хүмүүстэй зориулаад Итали улсад үйлдвэрлэсэн кофе. За глютенгүй юм хичээнүүдээр үйлчлэх гээд одоо энд ингээд тавьсан байж байгаа. Кофе шопыг бол би хөвчлэн гоё тайвшруулах өнгө гэж ярьдаг штэ тийм ээ. Ногоон өнгө бол энерги татсан өнгийг сонгосон байж байгаа. За энд кофе шопт бол одоо 2, 3, 4 ийм суухаар бол тав тухтай бас ийм сандлуудыг бол тавьсан байгаа. За ерөнхийдөө ногоон өнгө зохиолсон учраас одоо зураач нарын ганц цэцэг гэдэг зураач их байна. Баатар цогтын зураг гэдэг энэ байгалийн гоё зургуудыг тавьсан байгаа. Энэ дээр бол одоо саран цэцэрлэлт зураач маань тайч цэцэг гэж бас л нөгөө бэлэгдлийн чанартай хүүтэй хүмүүст бол одоо их сайн байдгийн гэсэн. Тэгээд зориулж авсан байгаа. За ингээд манай кофе шопт бол бас нөгөө миний хамгийн гол яриад байгаа люстр дач холбогдол өгдөг гэдэг маань энэ бол байж байна. Бас л цэнхэр өнгөө тэр нөгөө том зааландах люстрээ салахгүй тулд яг л нэгэн одоо загварын нэгэн өнгөтэй жижиг арзмарийнхан сайзт одоо юм гэрлэр одоо хийсэн байгаа. За дараагийн нэг сонирхол татгүйц гэж хэлж болохоор та бүгдэд хэлж болохоор нэг гоё зүйл бол энэ тайз байгаа. За энэ тайзан дээр бол үе үйл загварын шоу болдог. Хэрэглэгч сүмдээ одоо Монголынхон гол сайхан бүсгүүчүүдтэй Мартин 8 ч юм уу их урсын баяраар гоё ивентүүд зохиогддог. Тэгээд энэ ивенттэй зориулаад урлагийнхын ирэхэд одоо энэ тайзан дээр дуу хоорой манай хэрэглэгчдэд зориулдаг учраас энэ тайзыг бол үлдээсэн байгаа. L'Or Bleu Mongolia-гийн хамт олон бид Итали улсаас жинхэнэ байгалийн гаралтай дотор нь орцсон бол чангаанз, үзэм, алманд одоо янз бүр төрөл бүрийн самар орсон бүтээгдэхүүнүүд бол оруулж ирсэн байгаа. Сицилиагаас гаралтай одоо Виржиниа байгаа. Ингээ хамгийн хайртай хүмүүстэй эрүүл жигмэг энэ хүнс хэрэглүүлэг бол эндээс бол одоо худалдаа авалт хийж төрсөн өдөр найз нөхдийнхөө бүрэн найранд хэрэглэхэд бол их сайхан зүйл байгаа. Энэ бүтээгдэхүүн маань Итали улсад бол хамгийн алдартай нөгөө лакшери брэндүүдийн нэг давхарт одоо хүнсний дэлгүүрт нь бол зарагддаг. Эрэхтэй мөн duty free бол зарагддаг ийм дээд зэрэглэлийн хүнсний глютенгүй ийм глюкозгүй хүнсний бүтээгдэхүүн байгаа. Дараагийн нэг ийм оливын тос. За энэ оливын тос маань бас эко гаралтай. Энэ маань бол ийм жижиг савлгаагаар хийгдсэн. Одоо дээд зэрэг ресторануудад бас тавьж ширээн дээр нь тавьж зориулттай юм оливын тос байгаа. За ингээд ярих юм бол зөндөл олон төрлийн амт бүр нь одоо өөр ингэсэн амттай юм хөөрхөн сав баглаа бодолтой. Виржиниагийн олон төрлүүд бол энд л байж байгаа. За энэ кофе байж байна. Маучилда энэ кофе. За мэдээж кофений чанарыг бол хууралтаас нь шалтгаалж чанарыг нь тодорхойлдог тийм ээ. За энд бол олон төрлийн савлгаатай бол байж байгаа. Зарим одоо кофе маань одоо жирэмсэн эмэгтэйчүүд, бүхэл эмэгтэйчүүд олон кофенгөө одоо тийм нойрон хүрдгэн хүмүүс зориулсан бас кофе бол байгаа. Одоо энэ кофе маань Тосканагийн алдартай кофе байна. Маучилла. За тех мэтчлэн ингээд гоё хүнсний оливын тос ингээд бүтээгдэхүүнүүд манай л худалдаалагдаж бол байж байгаа. Тийм учраас манайхыг зорж ирж нэгдээ төрсөн өдөр нь бас бэлэг бэлгэлж болно шүү. Эрүүл амттан бэлгэлж болно шүү гэж та бүгд одоо хүсмээр байна. За ингээд загварын ордноор хийсэн аялал түр өндөрлөж байна. Дараа уулзлаа. Түр баяртай.